Ихтэй сургууль болоод мэрэгжил сургуульд үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын чанарт дутагдж байгаа нэг зүйл нь тасралтгүй дадлагжуулах сургалт гэдгийг энэ салбарын зарим төлөөллүүд нь онцлдог. Учир нь 4 жилийн турш хичээлийн танхимд ном заалгасан залуус ажлын талбар дээр гараад үдсэн хичээлүүдэд эхнээс нь практик дээр суралцах тохиолдол бий. Иймээс ч боловсролын салбарт тасралтгүй мэрэгшүүлэх сургалтыг нэвтрүүлэх шаардлага байгаамаа. Тэгвэл энэ чиглэлд сайн туршлага болохоос гадны сургуулиудтай туршлага солилцох, хамтран ажиллах боломжууд бий болж байгаа юм. За тухайлбал санхүү эдийн засгийн их сургуулийн зүгээс өвөр Монголын өөртөө засах орны шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран ажиллах болсон юм а. За ингэснээр хоёр тал тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтэй болсон хүчнийг бэлтгэхэд ахиж үзүүлнэ гэж харж байна. Манайд сурж байгаа одоо энэ шатлсан сургалт гэж бид нар нэрлэдэг байгаа чадамжид суурилсан тасралтгүй боловсрол гэж энэ хятад улсад нэрлэдэг юм байлээ. Тэгэхээр энэ боловсролоор суралцахдаа бол хамгийн гол нь биеэр хийх тэр мэрэгжлийн биеэр хийх ур чадвар дадлыг бол өдөр болгон сургалтын дээр бол өдөр болгон дадлагаар хийж байж эзэмшээд тэгээд тэрнийхээ одоо яагаад хийж байгаа ямар учиртай юм гэдгийг нь ойлгож ухаарч сургаж ингэж төгсгдөг ийм сургалт юм л та. Тэгэхээр энэ бол манайд үнэхээр өгүүлэгдэж байгаа зүйл. Хамтран ажиллах боломж бол тун их байдаг. Тэр мөртөө хамтарч ажиллах нөхцөл бас өрөлдсөн бай. Хамтарч ажиллаж чаддаг мөртөө хамтарч ажиллах үр бүтэмж лавтай сайн болохыг би бас баталж. За уг гэрээний дагуу манай улсын иргэд өвөр Монголын өөртөө засах орны шилийн гол ажил мэргэжлийн дунд сургуульд богино хугацааны болон эрчимжүүлсэн мэргэжшүүлсэн сургалтанд хамрагдаж мэргэжилтэй болохоос гадна тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэй болсон хүчнийг бэлтгэх юм байна. Мөн хамтын ажиллагааны гэрээний бас нэгэн ач холбогдол нь талууд Монгол улсад Монгол үндэсний хоол судлал, эрүүл ахуй, аюулгүй байдлын судалгааны төвийг хамтран байгуулах асуудлууд багтж байгаа юм а.